Маш их талархаж байна. Тэгээд үнэхээр сайхан тохиож байна. Монгол оюуны сургуулийн нар маань дэлхийн тайзыг сайхан тэргүүлж агаад маш их талархтай байна. Тэгээд үнэхээр халуун дотн хайр дуурай хамт олсондоо бас энэ өдрийн мэндийг хүргье. За намайг баяр сайхны эмгэгч чимэг гэдэг Алан улсын 6 дугаар зэрэглэлийн фаундер оюуны сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн байгаа. Тэгээд та нартайгаа миний хувьд Монгол улсын хаан Дархан хотоос мэдчилж байна. Тэгээ юуны түрүүнд энэ сайхан сургалтыг Монголдоос нэвтрүүлээ, дэлгэрүүлж өгсөн хата хайртай багш бидний алтан ганцууд саруул агштай бас маш их талтай илэрхийлмээр байна. Тэгээд энэ сайхан сургалтын системийг бидэнд бас хүргэж өгсөн, тийм ээ, бидэндээ сайхан бий болгож өгсөн Владимир Догн багш, Пётр Силкин, Роктра багштай бусад сайхан лидерүүдэд бас талархахыг хүсэж байна. Тэгээ дээрэс нь энэ сайхан зүйлийн төлөө хамтдаа хичээн зүтгэж байгаа хамтрагч оюуны дасгалжуулагч нартай болон хайртай сайхан найзуудтай. За мөн дээрээс нь тийм ээ сайхан үүсийг бас ингээд тэ хамтдаа бүтээгээд тэгтгээд сайхан орж ирсэн сайхан шанартай бас бүгдэнд нь талархъя. Зүр хэлгээ хайртай гэж талархсан сэтгэлгээ илэрхийлэхийг хүсэж байна. За тэгээд энэ жилийн 6 сар бол миний хувьд бас их онцгой 6 сар байгаа. Тэгээ яа тэгэхээр супер жам сургалтайгаа уулзраад супер жампийн оюуны цэцгэлжуулагч болоод ингээд 4 жил болсон байна. Тэг сургуулаар явах юм бол бакалавр диплом авахтаа дүүцгөөц тийм ээ. За тэгээд яг одоо нөгөө нэг анх ингээд 4 жилийн өмнө сургалтаа эхлүүлэх гэдэг энэ догтлсон тэр сайхан мэдрэмжийнхаа дурсамжийг та нартай хуваалцах хүссэн байгаа. Тэгээ би ч өөрөө ингээд тийм ээ эхлэх урлагийн хичээл сууж үзээгүй өөрөө багш биш тийм ээ. Яг л энэ сайхан зүйлийг зүрх сэтгэлээрээ бусдад хүргэе түгээл гэсэн тэр хэлээрээ онцгойжуулагч болсон байдаг. Тэгээд хичээлээ орох анхныхаа хичээлийг орохдоо бас өөрөө маш сайн бэлдсэн л дээ тий. Бараг сайн байна угаасаа баяртай хүртэл ингээд гараараа бүгдээ сайхан бичиж тэмдэглээд тэгээд талент харж байгаа чээжлээд. За тэгээд эхнийхээ өдрийнхөө хичээлийг ороод ингээд заах гэсэн чинь догтлсонтой болоод юу ярих мартцсан. Тэгээд нөгөө нэг битсэн зүйлээс та нөгөө өөрөө супер жан сургалтандаа хайртай дурлаж одоо энэ зүйлийг хийж байгаа учраас яг л зүрх сэтгэлээр ингээд анхныхаа хичээлийг бас орсон байдгийн. Тэгээд үүн дээр болоод яг анх гараагаа эхэлж байгаа сайхан тренерүүдтэй хандаж хэлэхэд бүгдээрээ эхлэхдээ сайн байдгүй шүү. Яг өөрийгөө дайчлаад өөрөө хичээл зүтгэлийн үр дүнд илүү бас тайжрах боломжтой шүү гэсэн урам зориг бас өгөхийг хүслээ. Тэгээд чимэгнийхэн хувьд бол одоо 4 удаагийн конгресс уулзалтанд ингээд алгасахгүй бас ингээд орцоод явж байгаа. Тэгээд нүгээрээ ч гэсэн одоо өөрөө бахархдаг. Тэгээд яг конгресс уулзалтанд бас ингээд очихгүй байх тийм ээ. Шалтгаанууд байсан хэдий ч би тэнд угаасаа байх хэвээр гэдэг. Тэр зорилгыг бол ингээд өөртөө өөрчлөгөө. Тэгээд яг конгресс уулзалт болгоноосоо эрэхтэй маш сайхан шин сургамжийг, шин мэдрэмжийг, шин мэдлгүүдийг бас өөртөлж ирдэг учраас ер нь конгресс уулзалтаа өнжиж болохгүй байна гэсэн. Тэр одоо бодлыг бас ингээд өөртөө тээсэн байдаг. Тэгээд энэ удаагийн буюу сайн өнгөрсөн 5 сард болсон конгресс уулзалтанд очихдоо улам нэлээд сайхан амжилтыг бий болгоод одоо 6 дугаар зэрэглэлтэй хүрээд тийм ээ дэлхийн тайзнаа бас үгээ хэлсэн байгаа. Тэгээд үнэхээр бас сайхан мэдрэмжийг авсан хайр хүндлэл аз жаргал бүхэл сайхан мэдрэмжийг бас тэндээс авсан байгаа. Миний хувьд ч ингээд олон хүмүүс өмнө гарахаараа сандардаг, барыг хаалаж ичрээд тийм ээ ярьж чаддгүй байсан тэр бяцхан охин яг дэлхийн тайзан дээр үнэхээр тав тухтай байгаад би яг л энд байх ёстой байна гэсэн тэр мэдрэмжийг бас ингээд авч чадсан байдаг. Яг энэ зүйлийг л манай супер жан сургалт маань бас өгсөн байна. Тэгээд бид нар бас бие биенээсээ бас маш сайхан суралцж байдаг. Хэдий олон улсын кампус уулзалтанд очсон ч гэсэн би хэлийг мэдэхгүй ч гэсэн зүрх сэтгэлээ зэрэг бас бид нар бие биенээ мэдэрч яадаг тийм ээ. За тэг яг миний яг нөгөө нэг Батумд илтгэлээ тавих юм 2 одоо Австралийн сайхан залуу сайхан ээжүүд маань лидерүүд маань бас ингээд үгээ хэлсэн. За тэг өөрөө ингээд нөгөө нэг илтгэл тавих ч учраас өгөндөө анхаарахад төлөв хүссэн ч гэсэн тэр хоёрынхаа бүр ингээд ярианд би бүр ингээд автсан байсан. Яагаад тэгэхээр үнэхээр ээж хүний хувьд тэмэгтэй хүний хувьд тэр хоёроо бүр ингээд зүрх сэтгэлээрээ мэдрээд бүр ингээд би бүр асгартлаа байсан. Асгартлаа бүр уйлаад тэгээ бүр ингээд дараа нь ингээд гарч ингээд юугаа илтгэлээ тавих гээд байгаа хэрнээсээ бүр ингээд нөлмөс бүр ингээд уршаад байсан л да. Тэгээд бүр лидерүүдээ урдлын ширээн дээрээс бүр салфетыг бүр өгч очиж авч чаад бүр ингээд нөлмсөө ингээд тарчаад тэгээд таашраад ингээд илтгэлээ тавьж исэн. Тэгээд ялангуяа нөгөө нэмэгтэйчүүдийн маань хувьд, ээжүүдийн маань хувьд бол яг дэлхийд бас тийм ээ ингээд сайхан карьераа өмөрт хөргөөд тийм ээ сайн ээж байхын хажуугаар сайн эхнэр за тэгээд өндөр карьертай, сайхан орлоготой тийм байх нь бол бас үнэхээр хичээл зүтгэлийг шаардчихдаг. Тэгээ зарим эмэгтэйчүүдийн хувьд бол бүр туйлддаг, ядардаг, өөрийгөө орхидог, өөрийгөө хайрлах мартсан байдаг.
За тэгээд бүр зарим хүмүүсд бол бүр ингэ төмөр хатагтай мэдтэмээ сэтгэл хөдлөл мэдрэмжгүй болцсон тохиолдол байгаад байдаг. А тэгвэл яг супер жамп сургалт маань биднэрт үнэхээр гайхалтай зүйлийг татдаг. Үнэхээр чи өөртөө итгээд хичээл зүтгүүлийг гаргаж чадах юм бол энэ сайхан супер жампын сургалтын систем дээр энэ сайхан хайр дууран хамт олон дээр чи тодоос тод эргэлдэх боломжтой байдаг юм аа. Тэгээд яг энэ зүйлийг бас өнөөдөр та нартай бас ингэж хуваалцахыг хүссэн байгаа. А тэгээд бид нар ч бас ингээ бие биендээ бас маш сайхан нөлөөлдөг шүү дээ. Яг Батнамыг уулын дээр ингээд сургалтаа өгөөд те илтгэлээ тавиад дуусны дараа манай шавнар тэгжсэн аахгүй багшаа. Бид нар аваад тренингээ хийхдээ дэлхийн тайсан дээр байгаар харж ин гэдэг бие биендээ ормын үг хэлээд аваад тренингээ хийгээд байдаг гэсэн чинь бид нар дэлхийн тайзан дээр үгээ хийж байгаар харж ин гэж хийх хэрэгтэй байд юм шүү гэдэг те. Ингээд бид нар бас бие биендээ сайхан нөлөөллийг хүргэж идэм шүү. Тэгээ бид нар энэ сайхан нөлөөтэй сайн сайхан зүйлийг хүргий түгээ гэсэн томоос том нарны тодоос тод цацраг юм шүү. Тэгээд өнөөдөр өглөөний бас сургалтын дээр маань сайхан шав маань нэг сайхан зүйлийг хуваалцсан л да. Чингис хааны эрхэм зорилгыг хуваалцсан. Тэгээд тэрийг маань бол тийм ээ бүр залуу ханган ахин тэгээ өөрөө бүр үнэт идэлэлтэй сайхан зүйлээ ингээд зүүгээд тийм ээ дэлхийн хаач явсан ямар ч одоо аюулгүй байх тийм одоо дэлхийг би бүтээнэ гэсэн эрхэм зорилго мөрөөдөлтэй байсан байлээ. Бид нар энэ зүйлийг хамтдаа бүтээх боломжтой шүү. Олон гайхалтай зүрхнүүдийг асаацгаая. Египтэд бас олон оддыг гялалзуулцгаая. Бүгдэнд нь хайртай шүү. Зүрх хэлгээе. Талбарлаа. Ура. Мне слышно, все нормально? Видно, слышно, да? Благодарю всех. Сейчас все уже понимают, потому что мы тренеры слышим от сердца к сердцу, да, слушаем и говорим от сердца к сердцу. У меня же монгольская команда, большая команда, и у Чемка она 6-й ранг, и у нее тоже такая фиолетовая команда идет и растет каждый день. Сейчас буду делать перевод. Здравствуйте, мои самые теплые, самые любимые, самые вдохновляющие коллеги, меня зовут Мухчимбек Байырсайхан. Передаю вам привет из солнечной Монголии, из города Дархан. Я являюсь международным интеллект-тренером 6-го ранга суперджампов и членом лидерского севера. Прежде всего, хочу выразить искреннюю благодарность нашей полярной звезде, наставнику Саро Ихбаяра, который она нам принесла суперджамп в Монголии. А также благодарю основателю Владимира Довгана, Петра Силькана и Роберта. От всей души благодарю своих коллег, интеллект-тренеров и моих любимых учеников. Я очень-очень люблю вас всех. Этот июнь стал для меня особенным, ведь именно в этом месте исполняется 4 года с того дня, как я стала интеллект-тренером Суперджамп. 4 года назад я с огромным волнением проводила свои первые занятия. Готовясь к нему, я дословно записывала от руки каждую фразу и изучала ее наизусть. Но самое забавное произошло во время самого тренировки. От волнения я полностью забыла все, что я выучила. Когда я попыталась посмотреть свои записи, руки так дрожали, что даже не смогла разобрать собственный почерк, что я написала. И тогда я просто начала говорить с сердцем. Мне очень хочется, чтобы все, кто только начинает свой путь, нашли в этой истории вдохновение. Никто не становится мастером первого дня, но благодаря постоянному труду и настойчивости каждый способен вырасти. За эти годы я приняла участие во всех 4 конгрессах и очень этим горжусь. Каждый раз находилось множество причин не ехать, но я всегда находила одну единственную причину, почему я обязана быть там. Каждый конгресс дарит мне новые знания, новые чувства, новые открытия. А каждый раз я убеждаюсь еще сильнее, конгрессы нельзя пропускать. На последнем конгрессе в Батуми я достигла 6-го ранга и получила возможность выступать со сцены мирового уровня. Это было поистине незабываемый момент. Я испытывала такую гордость, уважение, смелость и любовь, каких никогда прежде не чувствовала. Когда-то я была той маленькой девушкой, у которой дрожал голос, подкашивалось колени перед большой аудиторией, а потом и на сцене я чувствовала себя абсолютно счастливой и на своем месте. Еще глубже поняла, именно здесь я должна быть.
Перед моим выступлением говорили две замечательных женщины, лидеры из Австралии. Я собиралась сосредоточиться на своей речи, но их слова настолько тронули мое сердце, что я не смогла сдержать слез. Как мама и как женщина я воспринимала каждые их слова всем сердцем. Я плакала так сильно, что даже воспользовалась советками со стороны лидеров. Ведь хорошей мамой, хорошей женой одновременно строить успешную карьеру и иметь достойный доход совсем непросто. От женщины это требует перестаем заботиться о себе и любить себя. Иногда становимся слишком сильными и жесткими, словно железные леди. Но именно система обучения 8 упражнений Суперджамп дает нам возможность заботиться о семье, продолжая расти, развиваться, сиять, строить карьеру и создавать достойный доход. И за это искренне благодарны. Если ты веришь в себе, ты способен творить настоящие чудеса. И наши сильные лидеры Суперджамп каждый день доказывают это своим примером. Давайте вместе зажигать все большие сердец и помогать людям становиться настоящими звездами. Когда загораешься сам, начинают загораться и люди вокруг тебя, и твои ученики. Кстати, после моего выступления в Батуми, мой ученик сказал мне: наставник, теперь во время аудиотренировки мы представляем не просто на мировой сцене петь, да, а нужно выступать на мировой сцене. То есть на аудиотренинге мы говорим, уже мы выступаем, да, на мировой сцене. И мы действительно вдохновляем друг друга. Мы становимся яркими лучами огромного солнца, который освещает этот мир. У Чингисхана была великая мечта создать такой мир, о котором 18-летняя девушка, надев свои лучшие упражнения, могла бы свободно, безопасно ехать куда угодно, да, любую точку мира. И я верю, что вместе мы способны создать именно такой мир. Давайте устроим настоящий звездный взрыв в Египте. Люблю всех и даю горячий микрофон величайшему легендарному королеву Расулу Сукашу.